асуудал хилцэгдээ явсан. Би бас нэлээдгүй шүүмжлэлтэй хандж байгаа энэ асуудал дээр. Тоон дээрээ би бүр лавлаж үзсэн. Өнөөдөр багш эмчнараас гадна 73,000 төгрөгийн албаа агч байна. Энийн 9 өгөхөөр бараг 7,000 төгрөгийн албаа агч. Тэгээ 26 онд одоо энэ тооны хэмжээний төрийн албаа агч ажлаасаа чөлөөлөгдөх юм байна. Энэ төлөвлөгөө хэрэгжих ёстой. Бид нар баталсан тохиолдолд хэрэгжүүлэхийн тулд ажиллана. Тэгвэл өнөөдөр энэ төрийн албаа агчийг цомготгоно гэдэг асуудлаа өнөөдөр нэгдүгээрт би шууд хэлье. Байгууллагууд руу шууд тэдэн тооны квот өгөөд танаа байгууллагаас тэдэн хүн цомготго гэдэг байдлаар асуудал хандж болохгүй шүү. Болохгүй шүү. Энэ тусгаар улс гэдэг чинь төртэй байдаг юм аа. Төр нь төрийн албаа агчтай байдаг. Төрийн албаа агч нь төрдөө үйлчилдэг. Төр нь төрийн албаа агчаа нийгэм баталгааг нь хангадаг. Энэний цаад агуулга нь өөрөө энэ төрд итгэлийн асуудал байгаа шүү. Өнөөдөр нэг үнэхээр одоо энэ эдийн засгийн хувьд хэмнэх гээд байгаа бол энэ урсгал зардлуудаа хэмнэ л дээ. Заавал нэг хүнийг амьдралаас нь салгаж яах гэсэн та нар? Ийм төлөвлөгөө оруулж ирж. Хоёрдугаар асуудал нь ерөнхий энэ цогцоор нь асуудалд хандъя гэдэг байдлаар асуудлаа ярьж явах хэрэгтэй байтал энэ тэндээс нэг шүд сугалж байгаа юм шиг нэг ийм төлөвлөгөө оруулж ирээд байх юм. Тэгээд энэний чинь дараа нь иймэрхүү байдлаар энэ төлөвлөгөө босруулж ороод ирэхээр дараагийн үр дүнгууд нь 50 байтугай хувируугаа доошоо буугаад орно шүү дээ. Энд чинь хэрэгжихгүй шүү дээ. Тэг хэрэгжихгүй юмыг бид нар энд хилцэж цагаа өрөөд бас яах юм. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг энэ бодох хэрэгтэй. Энэ олон дарга нараа цөөл. Энэ төр орлон гүйцэтгэгч нараа цөөл. Даргал болохгүй бол одоо энэ ажил хийж болохоо байсан ийм цаг үед амьдраад байгаа юм шиг ийм нөхцөл байдал тулгамдаад байгаа шүү. Тэгэхээр энэ эдийн засаг хөгжлийн яам үнэхээр энэ эдийн засгийнхаа хувьд энэ зардал хэмнэлт асуудал юмнууд дээр хандж байгаа бол хүн ажлаас чөлөөлөх биш дангар бүтцээ бууруул тэгвэл давхцаа өгөгдлөө өнөөдөр ганцхан тохиолдолд төрийн албаа агчийг чөлөөж болно шүү дээ. Тэр бол ерөөсөө альцтаачлал болох байхгүй юу? Чадамжийн асуудал дээр л тулна. Өнөөдөр төрийн албан тэнцэж гин үгүй юу гэдгийг л тэр тодорхой хугацаанд альцтаачлал хийдэг л байх хэрэгтэй байхгүй юу? Тэрэндээ тэнцэхгүй байгаа тохиолдолд бол тэр асуудлыг үнэхээр ярьж болно. Тэгэхээр энэ дээр манай ажил хийх анхаарч ажиллаараа дараа жилийн үдийд хэдүүлээ дахиад уулзна. Өнөөдрийн төлөвлөгөөнийхөө гүйцэтгэлийг яриад дахиад уулзна. Тэр үед хэдүүлээ бас нэг үр дүнтэй байж юмэр. Зөв үр дүнтэй шүү гэхдээ буруу биш. Энэ дээр манай ажлын хэсэг анхаараарай гэж хэлье. За зарчмын